Са, сав, сур. Оо, 4 он. Бичлэл ямар амьтад гарч байна? Нэрлэн хэлээрэй. Тулайн бүжин. Чон. Тэгвэл бүжинд юу тохиолдох вэ? Юу гэж бодож байна? Өнөөдрийн хичээлийн сэдв маань бүжинд юу тохиолдох бол? Тэгвэл энэ хичээлээр бүжинд тохиолдсон явдлыг таамаглан яг болсон явдлыг ярьж бичиж санаа. Бүжин яагаад энэ замыг сонгосон бол юу гэж бодож байна? Тэгээд бичлэгээр үргэлжлүүлэн үзцгээе. Хичээлийн шинжилгээ мэнд хүргэе. Сургуульдаа тавтай морил. Бэмбэнэ багшаа. Зуны амралт дууслаа. Тайхан амарцгаас нөө. Хашаа. Манай ангийн бүжин шилжсэн юм уу? Бичлэл ямар амьтад гарсан бэ? Винч багш. Гавар. Бандруш. Ирэм. Тэгвэл энэ сандал яагаад тоосон бэ? Та нар юу гэж бодож байна? Мэдээж бүжингийн сандал байна. Тэгвэл бүжин хайцсан бэ? Тэрээ таамаглан бичцгээе. Та нар юу гэж бодож байна? Магадгүй чонон бидүүлсэн байх. Мөн чонноос цогцсон байж магадгүй. Дэлбэртээ бичцгээе. Өөр яасан байж болох вэ? Дээрээ гэрээгээ хэлцээрэй. За одоо тэгвэл бид нэрээ бүжинд тохиолдсон явдлыг өөртөө болсон явдлаа ярьж бичцгээе. За бүгд зургийг ажиглаарай. Зургийг сайн ажиглаад үйл явдлын дарааллын дагуу зөв байрлуулаарай.
эхлээд 9 сарын 1-нд бүгд хичээлдээ ирсэн байна. Дараа нь яасан гэж болох вэ? Хичээлдээ хичээлээ хийсэн. Хичээл дараа багш та нарыг зураг зөв байлгаж чадсан гэж. Өнөөдрийн хичээлээр бид юуг мэддэг, юуг чаддаг гэсэн бэ? Багш нь хоёр асуултын дагуу та нарыг нэлээд бодож байна. Асуултаа бэлтгэхдээ ичээд зөв хариултыг бичээрэй. Хүчин хаашаа явж байсан бэ? А. Хичээлдээ явж байсан. Б. Гэртээ харж байсан. В. Найз руугаа явж байсан. Зөв хариултаа бэлтгэхдээ сануулж бичээрэй. 2. Ямар амтны сургууль баасан гэсэн бэ? А. Чанарын. Б. Жингийн. В. Өнөөдрийн хичээлийг хэрхэн ойлгосноо өөрийгөө хэлээрэй.